Гэмшүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол улс олон улсын сэргэн босголт хөгжлийн банк хоорондын эрчим хүч 4 төслийн зээлийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын шуулганы хурлааны эдийн тухай хуулийн 78 дугаар зүйл заасны дагуу 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хурлаанаараа хэлслээ. Хуулийн төслийг хэлсэх үед улсын хурлын гишүүн Жангаавал эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, дулааны цахилгаан станцын нүүрсний нөөцийг бүрдүүлж хангамжийг сайжруулахад анхаарах талаар үхэлсэн болно. Монгол улс олон улсын сэргэн босголт хөгжлийн банкны хоорондын эрчим хүч 4 төслийн зээлийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хороонд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улс олон улсын сэргэн босголт хөгжлийн банк хоорондын эрчим хүч 4 төслийн зээлийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.